Сайн бацгаанууд та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг Мичдэн Нарамтяа гэдэг. Би та бүхэнд өнөөдөр хэрхэн энэ видео бичлэг хийх болсон тухайгаа тэгээ өөрийгөө жоохон танилцуулах хэрэгтэй болов. Өнөөдрийн байдлаар би гоо сайхны чиглэлээр хүмүүст зөвлөгөө өгч байгаа. За гоо сайхны ертөнц гэдэг маань өөрөө асар том ертөнц юм. Түүнийг сурталчилж байгаа тэр реклам дээр нь бидний сонсох дуртай үг санаануудыг үргэлж хавчуулж тийм ээ үргэлж ашиглаж биднийг үргэлж төөрөгдүүлж ирдэг гэж би боддгийн. Тэгээд тэр реклам дээр гарч байгаа үг санаанууд нь бидний амьдрал дээр үнэхээр биелээ олж гинөө гэж бодохоор тэр болгоно тийм биш. Жишээ нь урьдчиланы эсрэг тос гэл Америкийн зах зээл дээр жил болгон 3 биллион долларын орлого оруулдаг. Гэтэл тэр урьдчилээтэйгээ тэмцээд тэр 3 биллион доллар зарцуулсан хүмүүс урьдчилээгээ багасгах чадж гинөө гэхээр та бүхэн өөрсдөө тэн дээр бол хариулт байгаа тийм үү. За тэгээд миний ажигласнаар энэ хүмүүс гоо сайхны талаар хоёр янзын ойлголттой байдаг юм. Эсвэл нэг их амархын өсөд байдаг, эсвэл нэг их төгшөөсөн их тийм ээ хэцүү гэж ойлгоод байдаг. Тэгсэн мөртлөө яг гол юм ингээд ойлгож өгдгүү тайлбарлаад байсан ч гэсэн. Тэгээд дээр нь цаг мөнгө алдаад дээр нь бол өөрийнхөө арсыг болвол өөрийнхөө нүрийн арсыг болвол ингээд янз бүрийн хэлбэрээр бол гэмтээгээд байдаг. Ийм учраас үүний тухай бид нар мэдээлэл бага байгаа учраас л үнийг хийгээд байгаа ш. Түүнээс бид нар мэдж байгаа мөртлөө тэгээд цагаа өрөөд мөнгө өрөөд ингээд яваад хай хинч хүсэхгүй тийм ээ. Тэгэхээр энэний талаар би тийм ээ болж өгвөл тийм ээ өөрийнхөө боломжийн хэмжээгээр та бүхэнтэй өөрийнхөө сурсан жоохон хэмжээний тийм юугаал та бүхэнтэй хуваалцах гэсэн юм аа. Тэгээ би бас л яг та нарын нэг адил энэ гоо сайхны ямиг тийм ээ авч хэрэглээд янз бүрийн тийм ээ тийм болно ийм болно гэж мөрөөдөж яваад ерөөсөө үр дүнгийн үзэлгүй ирсэн. Тэгээд дотор нь ороод энэ хүмүүсийн яг тийм ээ юуг нь бид дутуу хийгээд байсан, юуг нь бид буруу ойлгоод байсан. Ингээд энэ бүхнийг ингээд судлаад ингээд хэрэглээд үзснийхаа эцэст та бүхэнд бас надад хэлэх мессеж байна. Банкын өрж үйлчлүүлдэг тийм тогтмол үйлчлүүлэгчтэй болсон байна. Тэгээд тэдний ихэнх маань тийм ээ тэгээд тэр олж авсан жоохон мэдлэгээ тэр жагаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь цагаан арьстай Америкчууд буюу нэг 40 орчим хувь нь бол хар арьстай юм уу шар арьстай тэгээд бусад үндэстнүүд байдаг. Тэгээд тэр олж авсан жоохон мэдлэгээ тэр банкын үйлчлүүлэгч тийм ээ бид хоёрын дунд байх уу эсвэл та бүхэнтэй эх орон нэгттэй та бүхэнтэйгээ хуваалцах нь дээр юм уу гэж бодсны эцэст ихийнх нь том зориг гаргаж энэ бичлэгийг эхлэхээр шийдлээ. Би нэг хүний өмнө ярьдаг тийм туршлагатай хүн биш л дээ. Цуврал хичээлүүд маань хамгийн гол нь та бүхэн тэгэхээр ямар сэдвээр тийм ээ мэдээлэл авах сонирхолтой байгаа гэдэг дээр үндэслэгдэн явагдах учиртай гэдгийг би бас хэлэх хэрэгтэй. Ямар хамгийн гол зорилго нь болохоор та бүхэнтэй мэдээлэл солилцсон тийм ээ дүгнэлт өгөхгүй ямар ч бүтээгдэхүүн брендийг саашааж дээш нь гаргаж ирэхгүй. Яагаад вэ гэвэл гоо сайхны бүтээгдэхүүн өөрөө 100% баталгаа байдгүй. Дээр нь хүн бүрийн арьс өөр өөрийн гэсэн онцлог шин чанартай. Дээрээ ярилцвал буруугүй, бүлээн усаар байгаа бол хэрэггүй гэдэг үстэй. Ингээд хүн сайхан байвал сэтгэл санаа өөдрөг
үргэлж өөртөө ихтэй байдаг тийм үү? За ингээд дараагийн уулз хүртлээр баяр та. Анхаарал татсанд баярлалаа.